Шинэ гэрээнд бидний төлөө бичигдсэн хамгийн ихний асуулт бол саяхан мэндэлсэн юдэчүүдийн хаан байна вэ гэдэг нь юм. Харин хуучин гэрээнд хамгийн ихний асуулт бол Адамыг гим үйлдэсний дараа Бурхан Адамд чи хаан байна Адамаа гэсэн нь юм. Бурхан түүнийг хаан байсныг нь мэдж байсан. Харин Бурхан Адамыг төөрсөн гэдгээ мэдээсэй гэж хүссэн юм. Түүнд Бурхан хэрэгтэй гэдгийг. Тэгэхээр Библийн хуучин гэрээнд ихний асуулт бол чи хаан байна вэ юм. Харин шинэ гэрээнд ихний асуулт нь үүний хариулт нь юм. Саяхан мэндэлсэн юдэчүүдийн хаан байна вэ? Төөрсөн хүн бүрийн төлөө Есүс Христ тэр нэгэн буюу юдэчүүдийн хаан болж, аврагч хаан болж төрсөн юм. Тэгээд энэ хаан хүчээ ашиглан уяман өвчтнийг цэвэршүүлж, өвдөгсдийг эдгэж, үхэгсдийг амьлуулсан юм. Бурхан ертөнцийг ийхүү хайрлсан учраас хүүгээ илгээсэн. Крисмасийн түүх бол Бурханы хайрын түүх юм. Намайг одоо ярьж байхад хүртэл таныг үүнийг мэдээсэй гэж хүсэж байна. Есүс Христ одоо ч идэвхтэй бөгөөд яг одоо энд таны хэрэгцээтэй тулж байгаа. Та магадгүй яг одоо намайг ямар зовлон туулж байгааг хэн ч мэдэхгүй гэж бодож байж болох юм. Гэхдээ би танд хэлье. Таны ахын дүүсээс чинь ч илүү ойр нэгэн найз танд бий. Тэр таны яг юу туулж байгааг чинь мэдэж байгаа. Найз минь, тэр танд хайртай. Тэр таныг хайрлаж халамжилдаг. Тэгээд яг одоо тэр таны хэрэгцээтэй чинь хамт байна.